Эрдэж айл. Жамбаалам галууд нуурын баруун эрэг дээр татсан байгуулахад сайн газар хэмээн санавч ганцаараа шийдэж ис чадаад хэдийн газрыг шинжүүлэхээр хожимоо бородын анхны бандитхан болсон заян ламтам дарчаа Баатрин Шанзуу хоёрыг залж чулуутын хаяа галуудын нуурын баруун эрэг хоёрыг үзээд энэ газрыг хэрхэн сайн хэмээн шинжиж хонгор уулыг арын түшлэг болгон зүүн урд ямхрын нутаг хандуулж галуудын дамжин дацсан байгуулсан гэдэг. Боцог зонд дээр гурвал мар унаж явхад Баатрин Шанзуу шашны төвийг яагаад энэ газарт өгч байгаа юм бэ гэж асуув. Заян ламтам тарчаа морин дээрээ тавин сунга бид нэг овог нэг нутгийн төлөө эрдэм нам сурсан бишээ. Бороод зунгалны төлөө сурсан хүмүүс шашны яриг хаана байна бид тэнд байна гэж Шанзуу ламч мэг охон сонсон. Нэгэн удаа заян дам тарчаалам Жамбаалам хоёрыг чөх нутагт нэгэн айл залжээ. Тэд шөнө эртлэн босоод нар хөрхийн үед сэлэнгийн шинэстэн бом хэмэх газар ирэв. Замзуур шин хуучин иски гэртээ хоёр айлд харалдав. Жамбаалам шин гэрт бууйг харин заян лам нөгөө айлд нь бууйг илээ. Ламнар хуучин гэрт буу гэрийн эзэгтэй гал дээрээс зай айгалж та нар холоос яваа хүмүүс болтой. Заавал хэмээн цай идэ төхүүлв. Тэндээс мордоод явах Замзуур заян лам Жамбааламаас чи юуны тул шинэ гэрт буух гэв гэж асуув. Шинэ гэртээ баян айл болов гэж саналаа хэмээн өчгөд заян лам нөгөө гэр нь хэдий хуучин боловч ослонгоо чанга татсан гэрийн орчин сайдар шүрдсэн яндангаас удаа гарч байгаа нь эрт болсон ажил хичээлтэй айл гэж гаднаасаа мэдэгдэв. Хэр бид шинэ гэрт буусан бол одоо ч зайн мослаагүй бах байсан гэв. Жамбаалам альва имийг гаднаас нь бус дотроос нь таних хэрэгтэй юм байна та гэж дотроо бодож явлаа.